Hi guys, Sakira байна. Өнөөдөр хэдүүлээ Omniscient Trader Web point буюу бүхний мэдэх уншигч үзэл бодол цуглахаа 11 дугаар ангийг хүлээн авах гэж байна. Хэрвээ манай бичлэг таалагдвал лайк болон subscribe дарахаа битгий мартай. Ингээд хэдүүлээ бичлэг рүү орцгоё. Siamana 11 дугаар анги. Та нууц гиндэн илрүүллээ. Энэ гиндэн илрүүлж гисэн болохоор илрүүлсэн амжилтыг авах боломжгүй гэснээр үйл явдал. Манай эцэг гиндэн рүү ороход шинээр нууц зохиол гараад ирэв. Нууц зохиол. Кинотеатрын гиндэн. Төрөл нууц, хүндрэл, давх нөхцөл кинотеатрын гиндэнгийн эзнийг ял. Шагнал 4000 заас. Манайд цааш үргэлжлүүлэн явхад жихээ та өнд итгэлтэй байна уу? Багш нэрээ аюулд орсон юм уу? Та яаж мэдж байгаа юм бэ? Яагаад түүнийг аврах гээд байгаа юм бэ? Гэт манайг шалааст. Догжооч хамтрагчд их гэж л байдаг юм. Яа гэвэл тэр хэрэгтэй хүн болохоор гээд байж байтал. Одны орч дөрвөн галын шүгш таныг хамтрагчаа зөв замаар явуулах гэж оролдож байгааг хараад сэтгэл нь хөдлөлөө. Танд 100-аас илэглэлээ л гэж аавна. Догжооч хэнийг намайг буруугаар ойлгосон болтой гэстэй. Юу ч өнхөгийн ухралт хоёр оронтой тоороо шилжихэд юу гэж хэлснийг нь санаж байна. Хин нэгэн жөнхөөгөөс чи ухарсны дараа ертөнцид юу болдог юм гэж асуухад мэдхгүй би зүгээр л хамгийн хүн амьд гарах боломжтой ертөнцийг сонгодог гин. Тэр манай хэд ч цааш өргөжлүүл явахад ертөнц сөнөхөд амьд үлдэх 3 арга дээр юу ч өнхөөгөөр ертөнцид юу болдог талаар гараагүй. Ухраагч өгсөн ертөнцид юу болдог бол ухраагчтай хамт бүх юм дахин эхэлдэг болов эсвэл зэрэгцэн ертөнц шиг үргэлжлэн байсаар байдаг болов. Эхнийх нь аюул тайвширхсан. Харин хоёр дахь нь бол юу ч өнхөөгийг ухрахыг болиулах хэрэгтэй гэж бодсоор кинотеатр руу ороход Гэлэн догжоо бүх зураг тод зурагчиж хэн тэгсэн юм болоо гэхэд харин л дээш гарцгаая гэд явтал. Дээд давхраас нэг юм сонсогдоо. Хин нэгэн байна. Юу ч өнхөхгүй гэд дээш хартал. Юу бүгд урагчиж. Үлдсэн юм байна уу? Чи тэлтэй байгаа үстэй. Энэ газар тим ямар дүүрэн гэж хэлсэн мэт. Би энэ мэдээллийг авахд бол зөнчөд 1000 зоос төлсөн. Тэд сэжигчсэн итгэж болохоор хүмүүс юм шиг байна лээ гэд зогсож байгааг харсан манай унж гайхаа. Зөнчд гинэ. Юу ч өнхөгийн хуралтаас тэдний талаар сонсож байгаагүй юм байна. Энэ үед бол юу ч өнхөг бид хоёр л нууц гэмтний талаар мэдчих хэвээр. Юунаас болоод өөрчлөгдчихөө гэд бодож байхад нөгөө хүмүүс нэг зураг тооцсны урд зогсноо алга болов. Манайд ч алга болохыг хараад гайхаж байхад Догжоо урагдааг байгаа зураг тооцс дээрээр үүнийг л оролтоог үлдээж хүн төрлөختөнд мартагдсан 90 үе эргээ ирэлт. Чамайг хараал идэг юу ч өнхөг. Тэр олон зураг тооцснуудаас үүнийг л үлдээх гэж хэлэхдээ зэрэгцэн гэрэл гарна догжооч. Хиванаас чи кинон дуртай юу гэхэд мэдээж бүх хүн л дуртай өстэй гин. Догжооч чи одооноос тэднийг үзэн яддаг болж магадгүй гэсээр манай зураг тооц руу орно. Та нар руу проекторын цацрыг туслаа. Танай давхрын кино эхлэх гэж байна гэд дүр солигдсон манайд ой дотор ирсэн байх болно. Жихэж гайхан би таана байна гэхэд кино дотор байна л гин. Энэ ертөнцийг гэндангийн 8 давхарт байх кинотеатрын эзэн бий болгосон ба кинотеатрын гэндангийн гол татах зүйл нь зураг тооц дотор нуугдсан үе шатууд юм. Тэр үед Гэлэн нэг юм мэдэрсэн болтой цааш явхад жихээ хөдөлгөөрөө чи юу их гээд байна гэхдээ зэрэгцээ аврах шавж гараад ирнэ. Жихээ сандраа замаас холдож яалаа гэхэд Гэлэн тэр шавжийг барьж авснаа. Энэ титаноптера байна. Мезозоин галын эрт үеийн шавж гэснээ шавжтай ойлголцож байгаа бол та хоёулаа л инээд алтна. Тэрийг харсан жихээш тэр яачихсан юм бэ л гин. Манай онц бид үүнийг тийм ч их асуудалгүй давчих бололтой. Түүнийг юу гэж хэлж байгааг мэдэхгүйч тэр шавжтай найзууд болж байгаа гэдэгт итгэлтэй байна. Юу ч ихэнх сэдвэсэн болоод энэ нүгийг алгассан бах. Кинотеатрын гэндангийн шагналууд ихэнхэн сэдвтэйгээ хамааралтай байдаг. Тэр түүний талаар мэдэхгүй бах. Энэ үе маш чухал шагнал өгдөг гэдгийг гээд бодож байх үед Гэлэн сандарсан царай гарган юу гинэ догжаа гэд арилгахад зэрэгцэн газар хөдлөн тэдний өмнө орсон хүмүүсийг нэг юм хөөгд ирнэ. Манай эдж дээш харан зог тосснаа. Би энэ киног мэдэх юм шиг байна гэж. Манай онч баярлах айхан зэрэгцэн энэ 7 дугаар түвшний аратан байна. Нууц гиндээ хэцүү байх тусам шагнал нь илүү сайн байна гэд манай эд зогтцгаалаа. Манай киноны гол дүр урдаа жижиг 2 сарвуутай нөхөрч ойрлон тэдний араас хүн манай эдийн өмнө орсон хүмүүсийг зүйл дуусгаснаа манай эд рүү харахад 7 дугаар түвшний газрын лууны төрлийн Tyrannosaurus Rex таныг олж харлаа. Гэсэн мэдээлэл гаргаж ирэхдээ зэрэгцэн манай онч толдохдоо бэлдснэ. Энэ замыг цэвэрлэхийн тулд бид толдох ёстой. Тэр барилга төв судалгааны лаборатори баг. Чи марцчихсан юм уу? Бид кино дотор байна. Тэдэнд гайхалтай төгсгөл өгцөө гэх үед Tyrannosaurus Rex маш найз чадварыг идэвхжүүллээ. Хувийн чадвар дөрөвдөх хань маш найзыг хаалаа. Догжооч шууд л Гэлэн миний ард ор Хивон жихээс салцгаа гэхдээ зэрэгцэн мэдээлэл гарч ирэн Ли Гэлэн дөрөв Tyrannosaurus-ын нэвтрхий тойл чадварыг идэвхжүүллээ гинэ. Гэлэнч Tyrannosaurus харагдаж байгаагаас илүү хурдан харагдах хэсэг нь бага болохоор хоёр талаас нь дайрах боломжтой.
Би жаахан байхдаа үүний талаар нэвтрхий тал уншиж байсан юм гис. Догжооч гайхан жаахан байхдаа гинэ гэхэд үүнээс жаахан байхдаа гэж хэлэх гээл. Манай жижиг сарууд ч манай хэд рүү дайрах үед та нар араас нь дайрах хооронд би гэж хэлэхээс өмнө манай хоёр аль хэдийн хоёр тишээ салаа араас нь дайрахаа бэлтэж байна. 7 дугаар түвшний Tyrannosaurus Rex таныг байгаа болголоо. Манайч би үүнийг саатуулж байх хооронд тэр хоёр алах боломжтой болно гэд бодож байтал. Гэлээ. Догжоо би саатуулъя. Би чадна гэснээр чадвар хоёр төгчүүлэхэд нөгөө нэг жижигхэн найз нь гарч ирэн жижиг сарвуудын маань хоёр нүдийг сохлоод байна. Тэрийг догжож гайхан. Жөнхөг түүнийг авахыг хүсэх нь аргагүй юм байна гэснээ. Чихээ хэвэн одоо гэхэд манай салж явсан хоёр нэгэн зэрэг хөл рүү дайрч эхлэв. Эдвэршгийн өтгөл онцгой эзэмшлийг төвчлээ. Гифрийн хүч галыг сонголоо. Гэснээр манай гол дүр жижиг сарвуудын сүүлээр дамжин дээш гарснаа хүзүүрэн сэлмээ зон шатааж өрлөө. Та 7 дугаар түвшний газрын лууны төрлийн Tyrannosaurus Rex-ийг амжилтад агнасан эхний хүн боллоо. Амжилтанд хүрсэн тул та 1000 зоос авлаа. Тэр үед манай эдийн өмнө орсон хүмүүсээс нэг нь амьд байхыг харсан Догжоо түүн дээр очив. Чи энэ газрыг яаж мэдсэн юм? Зөнчдөг чи юм гэхэд тэд илчлэлтийг хүлээн авсан хүмүүс гэснээр амьсгал хураа. Догжооч илчлэлт гинэ гайхалтай бас шал утгагүй сонсогч байна. Энэ зохиол дээр тийм чадвартай цорын ганц хүн бол ирээдүйг хардаг Анна Крофт. Тэгэхээр энэ нэг л зүйл биш байна. Өөрсдөө эрэлгүй хэн нэг орондоо явуулж байгааг харахад энэ ойлгомжтой байна. Над шиг хүмүүс байгаа охин гэд дүрс солигдсон манай лаборатори дотор орж ирсэн байх ба Догжооч би олчихлоо гэж хөлсөө гожлаастай. Эд зүйл төсвөр сайжруулдаг шингэн. Эд зүйл манай сайжруулдаг шингэн. Эд зүйл хурд сайжруулдаг шингэн. Эд зүйл хүч сайжруулдаг шингэн. Тэр орн нөгөө хэд манай жижиг сарвуудыг аль хэдийн болгоод идэж явах ба үнэхэр сайхан амттай болохоор яг ойлгох нь нээлгэн. Хяванч кино доторх бүх юмыг ингэж дахин бий болгосон гэхээр гайхалтай биш гэж гэд байж байтал. Чихээ манай өнийг харснаа. Хөө яха та юу гэдэг вэ? Юу төсвөр сайжруулдаг шингэн үү гэж. Манай өнж баригдсан царай гаргаастай. Та бүгдийг нь ганцаараа авах гээгүй үстэй. Хива нааш ирээд энийг хартаа гэснэ. Надад төчний шингэн өгөж над шиг хөөрхөн охинд тим юм хэрэгтэй гэхэд манай өнж дүрийн мэдээлэл нааснаа. Үүнд нь хордно гэж бодсон юм бах та. Хүч чиний хамгийн өндөр үзүүлэлт юм байна. Догжооч дотроо тэр юу жөнхөгийн багийн хүн болохоор түнд нэгийг нь ч өгмөөргүй байна гэх үед. Манай полчлалт дуртай цөөн үед одны орд дургуцлаа илэрхийлж байна. Одны орд чөтгөрийн галан шүүгч таныг шодрог байхыг хүсэж байна гэснээр манай хүн хайчуулаад даавал ямар вэ? Үе болгоны ялагчин шингэнийг аавна гэхэд манай эд зөвшөөрөв. Эхний үе Догжоог эсрэг Чихээ. Хувийн чадвар бүхнийг мэдгч уншигч үзэл левел 1 гэдэгчлээ. Манай хүн ч угаасаа шодрог үзнэ гэж байхгүй л т. Ли Чихээ дүр хайж гарах гэж байна гэснээр дүрс солигдсон нэстэг тэрийг хүрээдэрлээ. Чихээч би яаж бүх үедэр яллагддаг байна гэд готраастай. Хэвэн харин бид киног дуусгасан гэдэгт итгэлтэй байна уу? Кинон дэр хэн нэгэн Tyrannosaurus-ыг агнсныг мэдэхгүй юм байна. Гэхэд тэд тэгээгүй энэ нь гэхдээ зугаатай байгаа өстэй. Төрөл нь адал явдал толонтой юм чинь зүгээрээ гэд нэстэг тэрэгний зүг алхахтал мэдээлэл гарч ирэн. Кинотеатрын эзэн киноны төгсгөл сэтгэл хангалуун байна. Та нар одоо дараагийн давхар руу гарч болно гэхэд чи одоо харуу зүгээр л бүгдийг нь алах хэрэгтэй гин. Тайлбар хэсэг. Гэнэг цэвэрлэх гол зүйл нь киноны төгсгөлийг дахин хийх биш, харин кинотеатрын эзэн таалагдах төгсгөлийг бий болгох юм. Бас энэ кинотеатрын эзэн тулаан дуртай. Ба кинотеатрын гинэн доторх үеэс олж авсан мангасыг авч явах боломжгүй. Эд зүйлийг л авч явж болно. Жишээлбэл түрүүний үзүүлэлт сайжруулдаг шингэн. Хөөрхий Чихээ. Манай харин Рексийг алсны яг шагнал болгож өөр нэг шингэн авсан байдаг. Эд зүйл. Тогширсон Рексийн ДНХ агуулсан шингэн. 30 минутын турш бүх үзүүлэлтийг 10 нэмэн кинотеатрын гинэн дотор л ашиглах боломжтой гэсээр манай эдийн соос нэстэг дээрийг хөдлөлөө. Та нарын хамгийн ихэнд төгсгөлийн бичиг төрлөө. Гол дүрд Ким Догжоо, Чон Хивон, Ли Гэлён, Ли Чихээ. Та үзүүлбэрийнхээ төлөө 500 зоос авлаа гэд манай эдэг буцаагаар зураг дуудснаас гаргаад ирнэ. Чихээж Догжоогоос бид хэдэн давхар цэвэрлэх ёстой вэ гэхэд юу жөнхөг овоодыг цэвэрлчихсэн болохоор удахгүй. Хордлцгаая бидэнд дахиад хэдэн кино үлдсэнийг мэдэхгүй шүү дээ гэсээр цаашуудлав. Кинотеатрын гэнэт нь чуммөрө бодлын гадна байрлах нэгдүгээр гарс дээр байдаг. Кинотеатр юм. Нийт 9 давхартай ба үнд нь Б1 давхар орж байгаа. Азар 2 болон 3 дугаар давхрын бүх зураг туудас орчихсон байсан. Манай хүн явах замдаа энэ хэдийг юу жөнхөг яаж ганцаараа давдаг байна гэж бодсноо. 4 дугаар давхарт ирсний дараа 2 дахь кинонд орлоо. Тэр үед манай нөгөө завин живдэг кино өстэй. Бид завиж ивүүлэх ёстой юу гэх үед Чихээ Хиваныг харснаа чи эмэгтэй гол дүр юм шиг байна. Тэгвэл тэр эрэгтэй гол дүр гэснээ бөөлж итгэн. Хажуунаас нэг хүн ирснээр даавсан гэхэд манайд бүгд гайхаж харан тэр гол дүр гэж өгш. Тэр дүрс солигдсон манайд нөгөө залуу хүлсэн байх ба энэ залуу Титаник дээр гардаг гол дүрийн эмэгтэй сүл залуу гэж таарна. Чихэж шууд л түүнийг алцгаая. Кинотеатрын эзэн тулаан дуртай гэсэн мэт. Тийм юм чин бид түүнийг дуусгачихсан дээр гэснэ.
Сэлмээ хойноос нь гарган. Энэ бол хорон санаатай. Тэр жинхэнэ хүн байсан ч яад тийм. Бидэнд сонголт байхгүй гэснээр түүнийг алав. Кино театрын эзэнд та нарын төгсгөл таалагдлаа. Дараагийн давхар руу гарах хаалга нэгдлээ. Та нар 2 дахь төгсгөлийн бичих төрлөө гээд манай үргэлжлүүлэн 5 дугаар давхарт ирэхэд та 5 дугаар давхар болох шагналын өрөө рүү орлоо. Хүн болгоо 2 зүйл авах хязгаартай гэсэн мэдээлэл гарч ирэв. Манай хүн ч эднэр одны орд артефакт шиг сайн биш ч гэсэн сайн холборлсон ий төвчний зүйл энэ шагналаас л болж би кино театрын ганд руу явахаар шийдсэн гэж бодож байтал хэвэн бурхан минь энэ сэлмийг хардаа сүртэй юм гэж хорц хөнгөн сэлэм байна гэхэд догжооч чи эцэст нэг юм дажгүй сэлэмтэй боллоо хэвэн гин. Эд зүйл Микадзуки Моничика холбор. Ий төвчний сэлэм Хэя эртний дархан Санжо Моничикагийн хийсэн сэлэм Мурамачи 90 үеийн домогт 5 сэлмийн нэг. Сэлэм дээр хагас сар сэлэгдсэн. Тэдгээр 5 сэлэмнээс хамгийн үзэсгэлэнтэйгээр алдартай Мурамачи 90 үе хоолбор. Хёонч хүмбэр эндээс хоёрыг л аавна гэдэг гонигтай маа гэхэд догжоо. Чи санаад нэг юм авчих тэхүү. Би Хёнсонд авчихъя гэд нэг бамбаа дээр ирнэ. Эд зүйл. Херкулесийн бамбай хоолбор. Ий түвшний бамбай ба хагас бурхан Херкулес ашиглаж байсан. Энэхүү бамбайг цогсноор дайсныг сандаргана. Чи хэж нэг юм дээр ирэн чи яагаад авахдахгүй байгаа юм бэ? Гэхэд манай хүнч түүнээр харснаа. Тэр аянгийн бурхан тоорын алах байна гэв. Эд зүйл Мьёлнир хоолбор. Ий түвшний зэвсэг аянгийн бурхан тоорын алхахны хоолборч гэсэн цахилгаанаар цохино. Сонгогдсон хүмүүс л үүнийг ашиглана. Тэр үед догжооч наадах чинь сонгогдсон хүмүүс зориулагдсан юм биш үү гэхэд би ч бас онцгой хараал идгэж гиш. Гэлээ харин нэг малгай олон тэр хоёр дээр очсноо. Тоорын алхахыг суг татаад гаргаад ирэв. Чи хээж бүр шок. Хёон догжоо дээр ирэн чи юу авах гэж байна гэхэд манай хүн бодож байснаа. Сом нэвтэрдэггүй хантаа залж авав. Эд зүйл бат бөх хоёг хоолбор. Ий түвшний хоёг ба биеийн дээд болон доод хэсгийг хамгаалдаг бат бөх материалаар хийгдсэн. Догжооч жаахан барин юу ч үгүй байснаас дээр бах хэдүүл явцгаахуудаа бидний ухраагч юу хийж байгааг явж харцгаая гэд тодлоо. Тэр үед дүрс солигдсон манай эд 6 дугаар давхрыг давсан болтой дараагийн давхар руу өсөж байхад чихээ тэр үнэхээр с ิจ гтэн байсан юм уу гэхэд битгий спойлерд тэр киног үзээгүй хүн их байгаа л гин. Одны орд ноцлог хойлдогч спойл дургүйслээ илэрхийллээ. Манай онч 6 дугаар давхрыг давсныхаа шагнал болгож чадварын номыг авсан байдаг. Чадварын ном. Чадвар, нарийн ажиглалт. 7 дугаар давхарт гарч ирэхэд бүх зурагт хуудас сургагдсан байхыг хараад догжооч юу ч өнхөг одоо босс өрөөнд байгаа юм шиг байна. Бүрэн бүтэн зурагт хуудас битгий байгаасаа гэж бодохтой зэрэгцэн гэрэл асуув. Манай голдор угаасаа л юм азгүй юм шиг баг. Танай давхрын кино эхэлж байна гэсэн мэдээлэл гарч ирэн дүр солигдсон манай далай дээр дайны хөлд нэрэгдэж буй хөлөг онгоц дээр гараад ирнэ. Догжооч солонгос хүний хувьд энэ киног мэдэхгүй байх боломжгүй. Юу ч өнхөг киноч давхад хамгийн хэцүү кинонуудын нэг эгүүлдэж гэж бодохтой зэрэгцэн хэвэн сандарсан байдалтай. Тэнд бид тэднийг яаж ялах юм бэ гэд маш олон дайны хөлөг ирж буй зүг рүү заав. Догжооч новшгиж би 50 байх ёстой. Биднээс тоогоор илүү байж болох ч энэ түүхэнд гардаг тулаан болохоор бид гээд хоошоо артал юу ч байсангүй. Ямар новшин вэ? Нэмэд 12 цай байх ёстой өстэй. Яагаад? Кино театрын эзэн өрнөлөг өөрчилчихсэн юм биш үстэй. Бид Ли Сүнсийн генералгүй Мьёнгнаны тулаанд ялах ёстой юм уу гэж бодон эргэн тойрноо харснаа. Жихээ гэж ойрлон манай 11 дугаар анги төгсөв. За энэ хүртэл хамт байсан та бүхэндээ баярлалаа. Хэрвээ манай бичлэг таалагдвал лайк болон сабскрайб дарахаа битгий мартаарай. Дараагийн ангиар уулзлаа. Түр баяртай.